За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастын дугаараар Authentic Mongolia гэдэг хамгийн сүүлийн байдлаар номоо гаргасан. За манай Chevning-ийн хөтөлбөрийн төгсөгч Дүлгөөнтэй уулзгаар бид ийхүү цуглаад байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндээ. За хавар болж гин, сэтгэл санаа сайхан байна. За түүний адилаар бас юм шинэхээ ном мэдлсэн байна, тийм ээ. Он цаг одоо шинчлэн ирж байгаа шиг одоо маш гоё санагдаж байна. Ялангуяа Authentic гэхээр надад бол их өөрийнхоороо байгаагаараа тий оригинал жинхэнэ мөн чанараараа Монгол гэж юу юм бэ гэсэн ном санагдаж байна л та. За тэгэхээр хоёулангийнхаа яриаг энэ номноос нь эхлүүлье. Тэ намайг тавчхан танилцуулаач. Онцлогийн дурдаад өгвөл. Баярлалаа. Хамгийн түрүүн одоо урьж оролцуулж аваад баярлалаа. Тэгээд подкастын дугаар болгоныг ер нь бол үзсэн. Тэгээд маш хэрэгтэй бас энэ подкаст хийж байгаа чамд болон одоо хамт олонны бүгдээр нь баяр хүргэе. Айгуу гоёлаа. Хэрэгтэй тийм контент болж байгаа. Тэгээд энэс өмнөх дугаарыг үзээгүй юмсэл үзээрэй. Эхлэнгуудаа шууд тэгээ хэлчихдэг тий. За Authentic Mongolia гэдэг энэ ном болохоор за хамгийн түрүүлээд яг одоо миний хэлж штэ authentic гэдэг үгэндээ бас айгүй учир байгаа. Юу вэ гэхээр энэ ер нь бол яг бичих процесс нь өөрөө нэг жил гарan бараг 2 жил орчим үргэлжилсэн. Харин санаа бол мэдээж маш олон жилийн одоо бас бодол хурих одоо цуглуулсан бас тэр одоо хүсэл тэгээ дээрээс нь мэдээлэл тэгээд хамгийн гол нь одоо нөгөө цаг нь ирж нөхцөл бүртгэд гэдэг шиг маш олон зүйл хүчин зүйл одоо энэ номыг бичиж хүргэлээ. Аюу вэ гэхээр би бас уртлынхаа энэ өмнөх үгэндээ бас хэлсэн байгаа. Юу гэхээр Монгол улсыг би зүгээр л өөрийнхөө эх орноо би өөрийнхөөрөө хүмүүс тайлбарлаж ярьсан баг тийм юм баггүй. Аюу вэ гэхээр Монголын тухай мэдээж маш олон номнууд байдаг. Гэхдээ яг одоо Google дээр одоо хайгаад Mongolia гэдэг Book about Mongolia гэж хайх юм бол за нэг 57 8 илэрч гарч ирж байгаа. Тэрэн дотор ерөөсөө яг 1-2 монгол автортай ном байдаг байхгүй. Гэтэл бид нэр ярьдаг штэ Монголын түүхийг одоо бүр одоо Хүннөөс өнөөгийн үеэс эхлээд бүр одоо Эзэн Чингис хааны үеэс эхлээд бид нар Монголын түүхийг дандаа гадныхан бичсэн байдаг. Дандаа хөршүүд маань эсвэл дайснууд маань бичсэн байдаг тий. Гэтэл одоо бид нэр ерөөсөө бичдэггүй гэж яриад байдаг боловч яг нөгөө уншдаг хэл дээр нь одоо ойлгодог хэл дээр нь бичсэн ном өнөөдөр хаана байна? Монгол автортай тийм ном хаана байна гэхээр ер нь бол сая ховор агаад байсан. Мэдээж бол байгаа. Сайхан ном үзэн байгаа. Гэхдээ энэ болохоор яг миний өөрийн хувилбар юм байгаа. Эх орноо би бас яг бүр язгуураас нь үнцээс нь ингэж танилцуулъя гэж би бодсон. Тэгээд тэгж зорьсон зорилготой одоо 2 жилийн дараа хүрлээ. Тэгээд гоё идэм байна. Тэгээд бас миний зэснэр тийм байна. Одоо хаврын уур яг тэр би тэр талаас нь ерөөсө бодоогүй байсан байна. Яг тэр одоо шинэ урин гойд сайхан цаг ирж байгаа яг энэ үедээ давхцуулаад бас номынхаа нээлтийг хийх гээд бас ингэж байж байна. За тэ үзэгчтэйгээ хамт бүгдээрээ Дүлгөөндөө бас баяр хүргэе тийм ээ. Энэ бол маш сайхан бүтээл. Ингээд сэдвүүдээс нь харж гин. За Дүлгөөнийхөө бас өөрийнх нь сонирхлын талаар ялангуяа бидний доктортой хөгжлийн төлөөх дуу хоолой гэдэг подкастэнд тийм Монголын соёлыг за монгол хүний мэдрэмжээр гэж сая өөрөө бас хэллээ тийм мэдрэмжээсээ гадна бидний төрж өссөн ахуй амьдралд энэ бас заашгүй холбоотой байдаг. Тэгээд номоо тэр хүнд зориулваа гэд бас өөрөө бичсэн байна тий. За тэндээс нь ч гэсэн харвал за бидний бас доктортой хөгжлийн нэгэн сэдв бол ялцчгүй үндэсний ондоошил бидний өөрсдийн соёлын өв гэдэг зүйл маш чухлаар тавигддаг. Тэгэхээр Дүлгөө маань бидний одоо энэ хүү ярьцлаган дээр те Монгол соёлын өвийг тээж байгаа орчин үеийн залуу одоо эмэгтэй гэдэг утгаараа урагдан орж байгаа. За тэгэхээр өөрөө номоо хийх зориулж бичсэн бэ те. За мөн одоо ягаад энэ сэдв рүү орох болсон талаараа тавчхан хэлээд өгөөч. За маш гоё асуултанд бас нэг юм асуучвал бас хэлчихимсэн гэж бодоод байсан. Энэ болохоор юу гэхээр би энэ өвөөдөө зориулж бичсэн номыг яа тэгэхээр манай өвөөг шар банди мам хүү гэдэг хүн байсан. Тэгээд өвөө маань харамсалтай намайг нилээн бас өсвөр наснд байхад 2004 онд турхан болсон. Гэхдээ яг өвөөгийнхөө яг хажууд би өссөн байхгүй юу? Одоо 7 настайгаас ахуулаад бүр яг хамтдаа байдаг байсан. Тэгэхэд манай өвөө маань одоо Монгол улсын одоо анхны одоо тухайд сэхэтнүүд гэж ярьдаг байсан тийм сэхэтнүүдийн нэг соён гэгэрүүлэгч. Тэгээд дээрэс нь одоо Монгол нөгөө соёлын өрийг тарьсан анхны нэг хэдэн хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн нэг байхгүй. Тэгээд бүр одоо багасаа сонгогдоод тэгээд Орсын албаны улсад очиж суралцаад тэгээд
Яг л нөгөө бид нэг дээр үе нэг социализмын үе хамгийн анхны нэг хэдэн айгүй нэг ганган гойгоо залуучуудын ингээл нэг зургууд явж идэг да хаяа нэг сошиалд явахаар манай өвөгийн залуугийн зураг бүгд тийм стил имижэнд дийлдэхгүй нэг тийм одоо мундаг хүн байсан. Тэгээ хамгийн гол манай өвөө маань өөрөө түүхч хүн байла. Тэгээд түүхч хүн гэдэг утгаараа манай гэр бол ерөөсөө яг л номын сан. Тэгэл асар том номын сантай хаалал бүгдээр ном уншиж манай эмээ маань манай хоёр өвөө манай нөгөө өвөө маань ч гэсэн бас одоо машинист байсан Дамбын Эрдэнэсэн гэж хүн байдаг. Гэтээ би нөгөө яг номын тал дээр болохоор илүү маам өвөөтэйгээ ойрхон өссөн. Тэгээд маам өвөө маань ихнэ бай манай эмээ Цэрэнд болом гэж хүн байна. Тэр болохоор 28 дахь сургуулийн одоо хичээд эрхлэгч насаараа хийсэн бас их боловсралтай мэдлэгтэй мундаг хүн байдаг. Манай нөгөө эмээ маань бас багш хүн байдаг. Тэгээд ер нь бол өвөө эмээгийн хүүхэд би ч айл талдаа л талаасаа л өвөө эмээгийн хүүхэд багасаа хамт өссөн байдаг. Тэгээд гол нь манай өвөө маань бас багшийн Монгол МОБИС гэж ярьдаг те Монгол Улсын багшийн сургуулийн сургууны тэнхимийг үүсгэн байгуулагч. Тийм одоо эрдэмтэн намтай сайхан хүн байлаа. Тэгээд энэ хүний ерөөсөө өдөртөө хийдэг гэсэн юу гэвэл надад Монголын түүх ярьж байна. Энэ тентхийн түүх, домог, царцаа намжлын домог, Монголын одоо бүхий л одоо үлгэр тэгээ туйлс тэгээ дээрэс нь өөрөө төвт хэлэнд нэвтэрсэн хүн байсан. Орос хэлэнд одоо мэдээж ус-цас унган хишгээ эзэмшсэн хүн байсан учраас маш олон одоо мэдээлэл их сурвалжтай. Тэгээд өөдөө зориулж бицээ. За маш гоё уншигдаж байна. Яг өөрөөр нь хэлүүлэхийг хүссэн. Тий. За номноосоо гадна ерөнхийдөө бас Дүлгөөн гэдэг хүнтэй бүгдээрээ тий танилцаад үзье. Дүлгөөн маань Их Британь одоо Умард Ирландын нэгдсэн хаант улсын аль хэсэгт тий ямар сургууль сурсан бэ? Мэргэжил нь юу байсан бэ? За мэргэжлээ болон тий одоо багаасаа гэр бүлийн орчноос энэ Монгол соёлыг хайрлаж, өв уламжлаад идэл өссөн байна тий. Энэ хоёр маань бас ямар цэг дээр уулзаад өнөөдрийн ном гаргахад бүрвэ тий. Тэр өөрийгөө бас танилцуулаарай. За би болохоор ер нь л бүр ихнээсээ ярих юм бол гэдэг шиг 6 сартай байх таа. Хөдөө өвөг эмээ дээр өссөн байхгүй. Нөгөө манай нөгөө нэг өвөө юм тэтгэврт харангуйтай хөдөө гарцсан малчин болсон. Тэгээд би манай аав шир чин залуухан армянд Ереван сурдаг залуу хүмүүс байлаа. Тэгээд оюутнууд. Тэгээд хүүхдээ төрүүлээд буцаад очиж сургуулаа төгсөх хэрэгтэй байсан байна. Тэгээд юу яцаа би ч өвөө эмээ дээр 5 нас хүртэл өссөн гэдэг чинь яг хүүхдээ яг нэг ухаан арга 5 6 нас хүртэлх яг одоо ертөнцтэй танилж байгаа хамгийн анхны мэдрэхүй мэдрэмжүүд айгу чухал байдаг гэдэг тийм. Тэгэнгүүт яг тэр үедээ би хөдөө байсан баг. Тэгээд яг л өвөө эмээтэйгээ хөгшин эмээтэйгээ 3 хөгшинтэй тэгээл хэвээр 3 хөгшний хайранд бөмбөрөөл яг 5 нас хүртлээр би байгаад тэгээд тэрнийхээ дараа бол нөгөө маам өвөөгийн доо бас ирсэн байх нь байна. Өвөө эмээний гараар дамжаал яваад байсан. Тэгээд 10 жилээ төгсөөд би Их Британь Америк судлаар Монгол Улсын их сургуулийн гадаадын соёлын сургалт сурсан. Тэр нь юу вэ гэхээр би ч одоо яг мэргэжлийн англи хэлний хүн болчихж байгаа байхгүй. Одоо соёл судлаач, тэгээд дээрэс нь би мэргэжлийн орчуулагч, тэгээд дээрэс нь бас мэдээж англи хэлийг болоо заах хэрэгтэй тийм хүн болоод төгссөн. За тэгээд бизнесээр явлаа. Тэгээд өөрөөр хэлбэл би чинь анхаа сэтгүүлч олно гэж явж байгаад угаасаа нэг бичдэг байсан шүү дээ. Тэгээд цаг тур хүмүүс сэтгүүл жил гарan одоо артикл бичдэг байлаа. 7 хоног болгон артикл чинь ер нь бол багасаа л одоо бид нар чинь бүр ям гарыг уикенд гэдэг сонир байсан санаж байна уу? Тэр сонинд чинь би нөгөө Jay-Z, Beyoncé 40 тэрбумын Rolls Royce бэлгэлээ ч гэлөө $40 million гэдэг шар мэдээдэд орчуулж өгөөл карманы мөнгө авчдаг. Тийм оюутан байлаа. Тэгээд тэгэнгуутаа яг зэрэгцээд юу хийж хэлсэн бэ гэсэн чи би тур гайд хийж эхэлэхгүй. Тэгээд тур гайд би ч өрөөсөө нөгөө машинд бас явж чаддгүй 5 км авбуулждаг хүүхдээсэн. Тэгж тэгжсэн аа. Гів гэнтний өдөр. Аав ээжээ би тур гайд хөтөч гэдэг ажил хийд юм байна. Би дөөгөр тойрон аялья. Тэгсэн чинь гэрээсээ гардггүй нэг тийм одоо хотын хүүхд талцсан хүүхдчихэд гів гэдгийг тэгсэн чинь манай аав шаргахаа. Үгүй яа гэдэг хөтөч ихээр чинь тэр хүн чинь өөрөө бөөлж яваад гэж болт юм уу? Тэгсэн чинь гайгүй хаа би ямар ч юм явчаад үзчихье гээд. Тэгээд би өнөөдрийг хүртэл боломж гарвал ажлынхаа нөгөө annual leave одоо ээлж амралтаараа боломж гарах юм бол би хөдөө явдаг. Бүр ингээд аялал тааруулж ээлж амралтаа аваад тэгээд 1-2 аялал болол жилдээ заавал авч явсаар агаад би юу нь бол одоо 15 жил болчихж байгаа байхгүй. Тэгээд эх орныхоо бас өнцөг булан бүрээр нэлээд тойрч явсан байдаг. Сүүл за түүний дараа магистра Лондонд Kingston их сургуульд хамгаалаад ирсэн.
Тэгтээ болохоор би төслийн менежмент, олон улсын бизнес менежмент чиглэлээр хамгаалаад тэгээд одоо ерөнхийдөө бол маркетинг хийж гэн, communication хийж гэн, тэгээд брендинг тал руугаа би илүү сонирхолтой. Тэгээд ер нь бол брэндүүдэд ер нь маркетингийн зөвлөгөө өгдөг нь явдгийг. Тэр бол миний үнцэн ажиллагаа. Project management бол миний үнцэн ажил. Гэхдээ одоо энэ бол одоо passion project гэх юм уу? Миний дээрээс нь маш олон жилийн туршид бас бодож явсан бас тийм ажил байгаа. Тэгээд энэ чинь нөгөө талаар бас эргээд нөгөө виртуозтай маань холбогдно гэсэн үг. Виртуоза гэдэг манай гэр бүлийн тийм төрөөс байгууллага байдаг. Тэгээд ер нь бол олон нийтийн урлагийн боловсрол чиглэж бид нэр үйл ажиллагаа явуулдаг. Энэ эргээл бас нөгөө гэр бүлтэй холбоотой тийм ажил байгаа. Тэгээд тэгмүүд энэ алган чи бүгдээрээ нэгдээд бүр хэлний хүн бэжэж англи хэлийг бас тодорхой төвшөнд ингэж эзэмшсэний хэрэг юу лээ. Ингэж олон жил би бас одоо эх орноороо тойрон аялаж дандаа зуулчин байсан ч, экспатууд байсан ч, коллег одоо хамтран ажилладаг хүмүүс байсан ч тэгээд дээрэс нь би ч бас Америкийн нэгдсэн улсын их тайвны корпус гэдэг газар ажилладаг байлаа. Тэгэхээр зочилж ирсэн хүн байсан ч, ажиллаж байгаа хүн байсан ч гэсэн би дандаа эх орноо тайлбарлаад ямар нэгэн байдлаар ингэж илүү гоё ингэж одоо голтон артал гэдэг шиг ингэж мэдрүүлчих юмсан гэж аюу хичээдэг гэсэн. Тэр алганы бас үр шимэн байна. Тэгэд үүнд бас нөгөө The Story of a Little номын орчуулсан маань маш их бас нөлөөлсөн. За яста багасаа бид хоёр найзууд байсан. Нөгөө бүх амьдрал нь нүдний өмнөр жирэлсэн өнгөрнөө гэдэг шиг санагдаж байна тийм. За бид оюутан бахасаа бас найзууд байсан. Санахад бол одоо дүлгөө манай оюутан залуусын онлайн нийгэмлэг гэдэг тийм 2007 онд үүсгэн байгуулагдаад оюутнууд болон оюутны холбооны гишүүн хүмүүс зориулаад гадаад хэл сурах нь ягаад чухал юм бэ? За тэр үед бол би нөгөө герман дунд сургууль төгссөн учраас герман хэл заадаг байлаа. Дүлгөө маань одоо бидэнд англи хэл заадаг байлаа тийм. Ингээ бүгдээрээ хамтарч эхлээд явж илаа. Анхны одоо сонингоо гаргаж илаа. Манай эрхлэгч байлаа. За тэгээ бодоход үүнээс хойш боллоо. Дүлгөөм одоо нэг анзаардаг зүйл маань бол урлагийн гэр бүлд те одоо зохиолчийн гэр бүлд, сэтгүүлчийн гэр бүлд төссөн хүмүүс бол хөвчлээ ингээд нөгөө зохиолч гэдэг юм эсвэл хавга ижигээ дагаад ингээд явдаг бол дүлгөөнд юм өөрийнх нь онцлог гэсэн чанар ингээд байгаад байна те. За тэр маань ч гэсэн өнөөдөр ном болоод гарцсан байна л та. Энэ хүний ингээд сэтгэл зүрхэн дотор Монгол улс гэдэг нэг зүйл яваад байна. За тэр дотроо те Монгол улсын соёлын өв бидний нүүдэлчин зан заншил югаараа онцлог юм бэ. Тэгээд тэрийг зөвхөн мэдрээд би ингээд хөдөө дуртай, хөдөөд хайртай те гэд яриад ингээд суусангүй. Байнгын аяллаар явлаа. Үнэхээр тэр тур гайд хийгээд хаасайгүй явж идгийг бид нар мэддэг те. Одоо сошиал хуудасуудыг нь бид бас подкастныхаа доор тавих болноо. Тэгэхээр тэр доор бол та бүхэн дагаарай. За тэгээд энэ бүх аялал энэ хоорондоо л өөрөө бас хэлж байна те. Би Монголоо үргэлж ингэж соёлын өв талаас нь, онцлог талаас нь бид юугаараа гайхалтай юм бэ? Манай амьдралын хэв маяг яаж тэр орчин үед яриад байгаа доктортой хөгжөөл, доктортой байдал гэдгийг чинь өөрийнхөө соёлын дотор агуулад идэх юм бэ гэдгийг те. Ийхүү сурталчлан ярьж одоо бүр сүулдэ ном гаргаад те. За ингээ явж байгаад нь бол үнэхээр бахархаж байна. Тэгэхээр соёлын ер нь одоо бизнес гэх юм уу те одоо сурсан мэргэжлийн бас бизнес ба төслийн менежмент байна, маркетинг байна. За өөрөө ч бас ингээд нэг төрлийн энэ маань Монгол улсаас сурталчлаад байна. Тэгэхээр энэ ажил болон сэтгэл зүрхнийх нь дуудлагатай ингээд уялдуулаад үзэх юм бол те монголчууд бид нар яг одоогоор соёлын өвөө сурталчлахад одоо бидний мэддгээр бол ингээд киноч гэдэг юм уу, кино урлаг гэдэг зүйл бол яг яригддаг. Одоо саяны ингээд монгол кино наадамд явахгүй юу гэл те. Тэгвэл номны тухайд бидэрт бас ярьж өгөөч. Ном ба энэ англи хэл дээр бичиж бусад оронд соёлоо сурчлах нь ач холбогдол нь хэр байдгийг одоо ямар хөө төвшөнтэй байна вэ? За маш гоё мэдэрч гоё асуулт асуусан баярлалаа. Тэгэхээр би дөнгөж сая 2 сарын 23-наас 25-нд би Стамбул хотод Турк улсын Стамбул хотод болсон олон улсын номын fellowship програм гэж байдаг юм. Тэр нь болохоор одоо хүрлийн хөтөлбөр гэж яриадж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэн нийтлэгчид олон нийтэд нээлттэй биш зөвхөн хэвлэн нийтлэгчид уулзаад хоорондоо бид нэр одоо яг ямар одоо тайтлууд буюу номын одоо ямар номнууд байна, ямар одоо чиглэлээр хамтарч ажиллахаар байна. Тэрийгээ бид нар одоо ерөөдөө уулзаж ярилцаж танилцаж одоо хэрэгтэй хүмүүсээ олж авч уулзаж чаддгүй одоо хүмүүсээ тэр тэндээс бол бид нар network их боломжтой гэж ба танилцах боломжтой болсон. Тэгээд тэрэн дээр бол бас олон улсын тренд буюу одоо олон улсад яаж номын соёлоор дамжуулж улс их орныхоо сурталчилгааг бид нэр яг брендингдээ бид нар яаж шингээж өгч байгааг бид нар
маш томоор харж болж илээ. Энэ дээр соёлын яамны зүгээс ч юм уу одоо жишээ нь хийж байгаа одоо манайхан бол одоо Go Mongolia гэдэг нэг брендинг, country branding хийж байгаа тий. Тэрийг бол би бас сайн л явж байгаа гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр тэр чинь маш их хүмүүс арталтанд ажиллаж байгаа. Тэгээл мэдээж тэр чинь олон цаг олон сар одоо боловсруулж хийж байгаа юмнууд байгаа. Тэгээд юм болгоныг зэрэг амжуулаад гинт сарын дараа ингээл бүх юм амжилттай болоод нөгөө Монголд гів гинтгэлнүүд хэдэн сая болчин ирнэ гэж мэдвэр байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд маш амжилттай явж байгаа гэж би харж байгаа. Гэхдээ энэ нь дундаа одоо яг түрүүний ярьсан шиг яг язгуур зүйл гэдэг бол айгүй чухал. Миний бодлоор тийм. Ном гэдэг бол тухайн улс үндэстний оюун санааны цөм. Бид нар тухайн улс үндэстэн гэдэг нь өөрөө юу вэ гэхээр хүн тийм. Тэнгүүд гэр бүлүүд хүн. Тэнгүүд яг тухайн хүн өнөөдөр ямар сэтгэлгээтэй байна, тархиндаа юу бодож тунгааж боловсруулж, сэтгэл зүрх нь ямар хүмүүс байдаг вэ? Яг одоо язгууртаа мөн чанартай энэ хүн хинбэ? Тухайн энэ үндэстэн одоо хинбэ гэдгийг ингээд харах хамгийн одоо хялбар, хамгийн гүн гүнзгий, энгийн хэрний хамгийн гүн гүнзгий тийм утга төгөлдөр зүйл бол өөрөө ном. Номдоо уран зохиолын номнууд гэж байгаа. Тэгэнгүүт энэ уран зохиолын номыг бид нэр англи руу эхлээд бид нар монголоос бид нар англи руу орчуулах хэрэгтэй байна. За энийг болохоор юу вэ гэхээр шууд монгол номнууд бид нар аваад очсон л та. Бид нар бол LibreSoft гэдэг агентлагт би одоо глобал олон улсын үйл ажиллагааг хариуцсан тийм албан тушаалтай. Тэгээд LibreSoft юу гэж явсан бэ гэхээр нэгдүгээр англи хэлээр хэвлэгдсэн номнууд авч яваад монгол хэл дээр хэвлэгдсэн номнуудаа бас агуулгыг нь контентийг танилцуулж байгаа. Тэгээд ерөөсө тасралтгүй яриад тасралтгүй тэр хүмүүстэйгээ энэ юм учиртай маа гэл одоо хитэн номнуудаа ингээл бүгдийг аваад явлаа. Тэрэн дотор ингээ харж байхад ерөөсө ингээд улс орны яг тийм одоо язгуур соёл яг өв гэдгийг харуулсан бүтээлийг маш их сонирхож. Тэрнээс ш одоо фикшн ч юм уу одоо яг одоо яг түүхэн үйл явдлаас сэдвүүлсэн уран зохиолын номыг бол ер нь олж байгаа сонирхно. Гэхдээ яг л non fiction documentary novel гэдэг буюу одоо баримтат уран сайхны зохиолыг маш их сонирхож байгаа. Тэгмээ тэр нь юу вэ гэсэн чинь эргээд яг түрүүний асуусан энэ дотор чинь та бүхний соёл явж гин, одоо өвчин явж гин, дээрэс нь хүний яг одоо сэтгэлгээний онцлогийг харуулсан тийм одоо зохиолуудыг бол илүү сонирхож байна гэж бас маш олон үндэснүүдийг хэлж байгаа. Бас сорилттой санагдаж байна тий. За ингээд ном зохиолын ертөнцөөр аялуулахдаа за тэр фикшн буюу одоо нон фикшны тий ялгаа юу байна? Ямар улс орон одоо магадгүй соёлын экспорт гэдэг үзэхэр юм түүхэн сэдвтэй уран зохиол тэгээд кино тий бүтээлүүд их гарах гад ингээд байгаа юм байна гэж бол надад харагддаг л да. Одоо сошиалли тий явж байгаа мэдээллүүдээс. Гэтэл одоо энэ ном маань жишээлбэл аль төрөлтөө хамаарагдах уу тий. Тэр нь одоо хэрэглэгчийнхаа зах зээл дээр гэдэг юм уу? Аль улсыг жишээ нь таргетлсан тий. Англи хэлтэй бүх орон юм уу? Эсвэл Аз төв юм уу? Тийм бол нөгөө ямар хэв маягийг тий уншихаар байна вэ? Бас тэр зах зээлийн талаар танилцуулаад хэлвэл. Зөв. За энэ номын хувьд гэх юм бол энэ non fiction буюу мэдээж энэ бүгд баримтанд суурилсан. Тэгээд яг энэ бол ерөөсөө шууд нөгөө бусад дэлхийн одоо нөгөө алдартай publisher буюу хэвлэлийн нийтлэгчид шууд энийг travel section руугаа шууд авмаар юм байна л гэж хэлээ. Тэгээд харамсалтай нь би яг нөгөө найзтай бүрээсээ дээжсэн аваад ирсэн. Тэгээд нээлтэж яваагаа ташин гаргаад байгаа. Тэгээд яг Стамбул руу би яг ингэж нөгөө цаасаар нь авч явж чадаагүй. Тэгээд мэдээж идэв шүү дээ. Стамбулаар нь танилцуулаад явсан л да. Тэгэнгүүт бүгдээр харангуйтай үнэхээр сонирхолтой амар insightful буюу гүнд нь орсон тийм гоё ном байна гэд. Гэхдээ аяллаа номыг ингэж бичсэн бас айгүй сонирхолтой байна гэж айгүй миний үнцгийх айгүй сайшааж ирсэн. Тийм өөрийнхөө тайлбарыг оруулаад тийм энэ дотор чинь эргээл харангууд одоо жишээ нь би people гэдэг сэдвийн хэсэгтээ жишээ нь би Монгол номадизм гэж юу бусад номадизмаас яваараа ялгаатай юм гэдэг бас өөрөөр гаргах хичээсэн. Тэгэнгүүтээ жишээ нь хүмүүс гэхээр Монгол хүний яг үндсэн мөн чанар юу? Одоо бид нар Япон гэхээр за одоо японочдод болоостай бараггүй юм хийдэг чанартай. Одоо юу гэдэг чинь хүний төлөө гэдэг нэг бүх юм нэг хүний төлөө хийгдсэн юм шиг гэл ярьдаг. Герман гэхээр бид нар герман чанар Mercedes Benz гэж ярьдаг шүү. Тэгсэн чинь Монгол гэхээр юу гэж ярих юм гэдэг чинь identity талаасаа бас ахуудыг одоо харахад хийн гэдэг чинь бид нар маш олон талаас нь ярьдаг. Тэнгүүд одоо жишээ нь энэ дотор би мэдээж энэ бол миний үнцэг. Гэхдээ
stereotypical ойлголтууд гэж ярьдаг штеп бид нар бөөнөрөө л угаасаа л ийм байдаг штеп гэж монголчуудын бас үздэг тийм нэг нийтлэг одоо үзэл байдаг штеп тэрийг одоо жишээ нь тайлбарлалаа. Гэхдээ жишээ нь энд ингээд би нутаг гэдэг үг тайлбарлалаа. Харин яг харж байсан. Сэтгэл гэдэг үг тайлбарлалаа. Жудагтай байх гэж юу юм? Хиймэр гэж монголчууд юу яриад байдیں۔ Бид нар нэг монгол хүн байна да гэдэг нэг би монгол тий одоо чи жудагтай монгол эр хүн ч гэдэм үү тий. Тэнгуутаа гих мэтчлэн ингэж нөгөө үндэсний бас онцлогийг харуулсан зүйлсийг бас оруулахыг бас хичээлээ. Тэгэхээр ер нь бол аяллаа ном гэхдээ энэ бол танин мэдхийн ном юм байна гэж ер нь бол тийм ангиллаар оруулж байгаа. Зорилттой зах зээл нь. Зорилттой зах зээлийн хувьд гэх юм бол энэ ерөөсөө бүх хил рүү орчуулагдаж болно. Тэгээд нэгдүгээрт хамгийн нэгдүгээрт Монголыг сонирч байгаа хэн бүхэн байхгүй. Яагаад гэхээр одоо бид нар ингэдэй бид нар ч минийс чинь мэдж байгаа та юу гэхээр бид нар corporate одоо бизнес шугамарч гэсэн ингээд бид нар партнеруудаа ингээд Монгол ингээд урьж идэг. Тэнгүүтээ эргүүлээд өгөөд явуулах гэхээр ингээд за бид нар хавхашмаараа өгдөг нэг юу гэдэг нэг тэгэл нэг Монгол нөгөө сүвнэрнүүдээ ингээл аваад нэг Монгол гэрний хэлбэрт өөр юмуд одоо бас нэг үе бодвол харьцангуй бас нэлээ нөгөө сонголт ихтэй болсон боловч бид нар тийм утга учиртай тэгээ дээрэс нэг тийм зүгээр нэг бэлэг бас өмөөргүй байдаг байхгүй юу. Ер нь бол тийм хэрэглэх хэрэгтэй тэр бэлгийг хэрэгснийхаа дараа магадгүй тэр бэлгээр дамжуулаад ямар нэгэн тийм мэдрэмж сэтэл тийм одоо юм үлдэх хэрэгтэй байхгүй юу. Тэнгүүд нэгдүгürt энэ бол бүр төгс бэлэг болно. Бэлэг бэлэгдээ бид нар зүгээр бид нэрийг ийм хүн юм шүү гэдгийг бүр ингээд танилцуулж байгаа. Тэгээд мэдээж Монголыг сонирч байгаа англи хэл дээр уншдаг хүн болгон. Энэ дотроо би бас нэлээд сайн бас хичээж бодсон юу вэ гэхээр одоо манай дүүнер байна. Одоо Монгол дүүнер маань байна. Гадаад төсөж байгаа дүүнер маань байна. Тэр дүүнер маань одоо би Англид байхдаа Лондонд нэг ихчтэй амьдардаг байсан юм аа. Манай болроо ихж байгаа. Миний хайртай ихж байгаа. Тэгээд бяцхан хөөрхөн дөө маань байна. Одоо л гээд миний аюу хөөрхөндөө. Тэгээд би Монгол гэл аюу бахартаагаар өөрийгөө ингээд Монгол гэдэг боловч яг яалтчгүй л орчин нөхцлөөсөө болоод англи хэл дээр хэлд ороод англи хэл дээр л одоо бүх амьдрал нь өрнөж байгаа юм чинь тийм болчихоо. Тэнгүүд яг тийм одоо монгол хүүхдүүд хийгээр нэг байна. Ялангуяа Америкт, Шведд дэжин тэнгүүд хэрвээ англи хэл дээр уншиж чадчих байгаа бол энэ номыг уншиж хүн заавал хүн болгоо одоо чинь Монголд ч гэсэн одоо Улаанбаатарт ялгаагүй тэг Монгол ахуйгаас холдсон монголоо жоохон мэдхээ болцсон тийм хүүхдүүд айгүйх байгаа. Тэнгүүд дээрээс нь тэр хүүхдүүд чинь бас Монголд байгаа монгол хүүхдүүд маань өөрсдөө англиар уншдаг болсон. Тийм шүү дээ тий. Тэнгүүд ерөөсөө тийм монголоо ер нь бол гүндэн артал медиа гэж байгаа бас тийм англи хэл дээр уншдаг. Ялангуяа хүүхдүүд одоо тийнейжер өсвөр насныхан уншаасаа гэж бодож байгаа. Тийм учраас энэ дээр бас л үг хэллэх ч юм уу те бас тэр зүйлийг нэлээд бодолцож бичсэн гэсэн. Айгуу тийм ерөнхий хэрнээ айгуу тийм гүн мэдлэг авах тийм юу байгаа контент байгаа. Тэгээд дундаа бас энэ чинь уйтгартай биш ээ. Юу вэ гэхээр одоо надад тохиолдсон юмнууд одоо аялаад явхаар чинь хөвгөлтэй юм хичнээн их тохиолдол хүлээд байна чинь. Нэг аялал болгон хүүхдээ адил явдалтай байдаг. Тэгэхээр тэр олон бүгдийг ингээд хамруулаад бичсэн баггүй. Тэгэхээр айгуу тийм нөгөө яг одоо би та бүхэнд ярьж байгаа юм шиг яг ингээл энэ ном бол ингээд айгуу хөнгөн баян имжлэгийн хэлбэрээр ярьж өгнө шүү дээ тий. Ийм байд юм аа хүүхдүүдээ. Номын гэхдээ төвнийг бол айгуу чухал юм биш шүү дээ. Яасан гэсэн чинь энэ номыг одоо баг 2-3 дахин бичвэ. Яасан гэсэн чинь одоо намайг мэдэх хүмүүс ер нь аль мэдэндээ би чинь яг нөгөө сериусны академик юм бичих юм бол аюу ингээд академик бичдэг ингээд тийм ба бараг нөгөө их сургуулийн диссертац бичиж байгаа аяатай. Судалгааны бүтээл шиг. Судалгааны бүтээл шиг ингээд бичлээ. Тэгснээ сүүлдээ за одоо энийг хийнгүүт яг үннийг хэлэх тийм номыг стартап хэлээд хинж унших байхгүй ер нь бол гэтэл би энийг чинь хинт зориулж байгаа гэсэн чинь зам ихэнх хувь нь тархиан амраагаад Монголд аялж байгаа эсвэл Монгол руу аялахыг хүссэн тийм бас жуулчид маань эсвэл нөгөө талаар одоо би яг ном эхлэхэд бичсэн байгаа. Юу вэ гэхээр Монголыг хизээ сонирхож ирдэггүй хүмүүс зориулсан байна. Тэнгүүд яасан гэсэн чинь энэ дээр одоо яг одоо нэг 2 жилийн өмнө Мариана гэж сэтгүүлч гинэ жуулчин эмэгтэй ирээд эхнэр нөхөрөө ирсэн. Тэгсэн чинь бас нэлээд бас өндөр албан тушаалтай 2 хүн ирвэ. Тэгээд нэг манай ах эгч хоёр маань тэгдэ нэг VIP маяга аялал боллоо. Дөлгөөнөө чи нэг хэдэн өдрийн зам гаргаач. Тэгээд бас нэг юм ярьчаар хүнтэй явуулчих гээд шүү дээ. Тэгэхээр нь би за гэд явлаа. Тэгсэн чинь нөхөр нь Монгол дуртай. Тэгснэ
Эхнэр нь Монголд ирэхгүй гэсэн юм бүр. За. Тэгээд Монголд ирсэн чинь эхнэр нь мэдээж дургуй газар ярьсан. Аяллаа 2 хуваагаад талгаад аяллаа өөр газар өнгөрөх ч 2 хүн. Тэгээд айгүй нэг цөөхөн хоногийн аялал авсан ирлээ. Тэгээд явж исэн чинь л би ч эхний аялал баруун тийшээ гараад хар орил хөдөлж байгаа шүү дээ. За ингээл уртлаа судлаас эргэж хараад би чи ярьлаа. За хэсэнээрээ за бүгдээр ингээд манай Монголын одоо 13 дахь зуны үеийн бас ингээд Оскоо нэгэн одоо сайхан одоо түүхийн дурсгал газарлаа бид нэр явж байна. Энэ бол хар орой хат юм аа. Одоо тэгэл торгоны замтайгаа нийлүүлээл нөгөө Чингис хаан өгөөдөө ханаа нийлүүлээл ингээд ярьлаа. Эхнээс нь авахлаа. Арай л дуулах нь халгүй явна шнэ. Тэгээд ярьжсэн чинь яг ярьж иржсэн чинь шууд өдөөс харснаа. He was a murderer гэд. Юу яриад байгаа юм бэ тийм Чингис хааныг ярьсан чи тэр чинь алуурчин байсан шүү дээ. Устган сүйтгэгч, алуурчин маасаар нь устгагч. Тэгснээр чи ямар амар тэгж нөгөө нэг idolize гэж одоо шүтэж ингэж ярьдیں۔ Гинэ. Тэгээ тэгэнгуутаа би гацж байгаа юм чи тэгэнгуутаа өхөө гэх тэгэнгуут өхөө яагаад ихээр нэг юмд бид нар айгүй миний бодлоор бас улс үндэснээр магадгүй мэдээж над чиг мундаг хүмүүс байгаа. Гэхдээ ихэнх хүмүүс including me гэдэг юу гэж одоо ихээр айгүй тийм bubbled буюу ингээд нэг тийм юунд орсон байт юм байна. Өөрсдөө бид нэр ингээд монголчууд ингээд Монголыг сонирхоод хүмүүс ирээд байгаа шүү дээ. Хэдэн зуун мянга ирлээ, хэдэн зуун мянга ирлээ гингүүт дэлхийд даяараа л манай Монголыг сонирхоод байгаа юм шиг ирмээр байгаа юм шиг л бодоод идэг. Хэдэн зуун сая болгоно юм байна. Тийм. Юу вэ гэхээр яг тэр эмгтэй шиг бодолтой хэдэн зуун мянга л Монголд ирж байгаа байхгүй. Цаана хэдэн зуун сая хүн нь тэр бомч байна. Тэр хүмүүс нь яг тэр эмгтэй шиг тийм бодолтой учраас Монголыг зөвлөгчгүй юм байна. Тэгээд ялангуяа одоо барууны буюу би одоо манай одоо аялал жуулчлалын салбар ярих юм бол бас их төвөгтэй дотроо. Бид нар одоо ниш маркетэд зориулсан брендинг, промошнууд буюу сурталчилгаа хийж бид нар цөөн тооны одоо их одоо орлого value өндөртэй буюу одоо орлого Монголд оруулах хэрнээ маш цөөн тооны тийм жуулчдыг авдаг байх өөрөөр хэлбэл тоонд биш чанарт одоо суурилсан тийм аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг бол Монголд нэгдүгээр хамгийн чухал гэж нэгдүгээрт би бодож байгаа. Дуулахын хэлчихэд тийм болоо. Тэгээд байсан чинь нөгөө хүмүүс маань ёстой хизээч тийм байхгүй. Яг хоо та нар мэдээж тэгнэ л ах л та нар ингээд Чингис хаанаа зарж идэж байгаа учраас та нар ингэж л хэлнэ л дээ гинэ. Тэгэхээр пэгэн гутаал зөгаа нөгөө өстой жинхэнэ Чингис хаана хүүхдээ өмөрж байгаа юм шиг л өмөрлөө шүү дээ. Тэгээд байдгүй болдгүй би одоо бааханла ийм одоо meritocracy одоо юу гэдэм одоо шудраг зарчмаар одоо дэвшүүлдэг байсан ингэдэг гэл баахан юм барьсан. Тэгээд торгоны зам өнөөдөр Аз Европыг холбоод энэ торгоны замаар чинь хичнээн соёлын солилцоо худалдаа эдийн засгийн солилцоо ингэж гэж байдгүй. За бүр гайхаж байсан аа. Тэр ч одоо 2-3 цаг явж байгаа шнэ. Яагаад тэгэхээр эхний өдөр учраас Чингис хаанд дургу үзий ядж байгаа бол тэр чинь хэдэн өдөр аялаач нэмэргүй байхгүй гэсэн. Бүх юм Чингис хаантай холбоотой бид нэрийг ярих гэдэг. Тэгмээ за бодлоо. За яах вэ гэж гиснэл. За эргээд хоёлаа. За одоо ганцхан л удаа намайг сонсчих гэсэн. За яасаа гэсэн. Нөхөр нь инээгээд болтгоо жумал за цагаар хараа яваад байдаг. Угаасаа эхнэргээ занг мэдчихэв. Тэгэхээр за одоо хоёлаа яриа гэснэ. Чингис хаан ингээд 9 настай байжээ. За Тэмүүж ингээд багасан заяа. Тэгсэн чи 9 настай байсан чинь нөгөө хүн чинь одоо ингээд хамуу Монгол гэдэг болоод тохоо үеийн ингээд маш хүчрхэг аймагуд энийг байсан. Тэгсэн чи Хабуул хаан ингээд өвөө бүр мундаг хүн байжээ. Гэтэл 9 настай ч гэсэндээ тийм одоо удам залгасан айлын угсаа залгамжлах хүү байна гэдэг нь өөрөө талын Монголын одоо амьдралын хэв маягт тэр хүүхэд маш хэрсэн хүүхэд нэгдүгээрт өсдөг багасаа. Одоо хотын 9 настай хүүхдийг хөдөөний 9 настай зүүрлэхэд шал уураад. Гэтэл тэр үеийн тийм одоо өндөр хариуцлагатай дайн самуунтай үеийн дайн самуунтай үе орондоо оруулах завгүй олзлон тэмцэлдэж байсан үе билээ л би ч. Кино нүдэнд кино ярьлаа шүү. Тэгээд тэгсэн чинь ингээд яг ийм болсон. Гингуута юу чгүй үгээгүй байсан тэр хүн betrayal буюу уруулт, шаруулт, дээрлэхэлт тэгээ дээрэс нь бүр алдаж хөөлөөр тийм abduction гэдэг чинь одоо монголоор юу лээ нөгөө эмэгтэйчүүдийн шүү зөвшөөрлөхгүй ингэж нөгөө дээр өмдөх булгаалах тиймэрхүү маш одоо ерөөсөө дан тим юм дотор зүгээр амьд байх уу дарлагдах уу тийм амьд үлдэхийн тэр одоо тэмцэл дунд одоо өссөн хүүхэд гэхдээ хамгийн амар нь үгээгүй ядуу хамгийн бүр доороос эхлээд ингэж
боссон тэр залуу хүний хувьд тэр хүний хувьд чин хүсэл нь юу аах вэ? Одоо эргээд бодохоор яг ийм учраас тэнгуутаа ямар ч баяны хүүхдээс ямар ч чадварчны хүүхдээс нь тэр хүн чамд үнэхээр бодит чадвар байхгүй бол чи цэрийн жинжин болохгүй sorry. Гэдэг яг л ерөөсөл meritocracy-г яриад байгаа чинь тэр шүү дээ. Тэнгуутаа эргээд бас нэг юм нь юу гэсэн чинь хүний яг чадварыг үнэлээд ухааныг үнэлээд яг л тэгээд эхлэнгуут нөгөө хүмүүс угаасаа дагаараа л ингэж ихсэн байдаг ш. Тэнгуутаа энэ болгоныг надад зүгээр л тест. Миний хүү гэж байгаа юм шиг ярьлаа. Тэгсэн чинь тэг хүлээж авах. Хамгийн сүүлд нь хамгийн инээдтэй 2 цаг баг худалч нийчээд цаг гараа ярьж байгаа ш. Тэгээд ярьж тэгсэн чинь хамгийн сүүлд нь окей гэдэг. Тэгэхээр миний инээд байвал за. Тэгээ хар оройнгаараа гараараа л явсны дараа. Оройн надад бас нэг айгуу тийм inspiration буюу одоо надад урам өгсөн байхгүй. Тэр нь юу гэсэн чинь нөхөр нь бас нэлээд басаа том албан тушаалтай нэг хүмүүс тэгжсэн. За манай эхнэрийг энэ олон жилийн дотор ингэж үзэл санааг энэ цаг 30 минутын дотор 180 градус эргүүлэх хүн би ер нь бол олон харж байгаагүй. Тэгээд би Монгол руу 90 гисээр байгаад ирсэн. Тэгээд эхнэрийг одоо яана гэж бодож исэн чи ашгүй чамтай тааралдаж одоо нэг өөр болж эхэллээ. Шал өөр юм ярьцэн явж ин цаад чи баярлаа гэдэг. Тэгэхээр нь би заа гингуудаа бас тэр хүнтэй ярьжсэн. Би бас надад ингэж юм ном бичих юм санаа байд юм аа. Тэгээд одоо ингэ бодонгоо танаа эхнэр шиг бас иймэрхүү хүн бас ингэ дэлхийд хэдэн сая байгаа юм байна. Тэнгүүд зөв үү гэсэн чи ваа наад чинь хамгийн зөв шүү. Тэгээд дээрэс нь одоо яхаа мэдээж ном бол ном. Тэгээ энийг бол цааш нь контент болгоод ч юм янз бүрээр ингээд одоо яг энэ шиг подкаст хийгээд ч юм бас олон хүн илүү хүрээсэй гэж бас хүсэж байгаа англи дээрээ те. Гинэ. Тэгэж энэ номыг ч одоо бичлээ. Тэнгуутаа түүнээс ахуулаад одоо ингээд жишээ нь энд бол нэрмэл гэдэг хэрэг бай. Тийм үү. Тэр нь одоо юу вэ гэсэн чинь ялангуяа ковидын дараа бас манай альж ууштай салбарт бас нэг юм хэцүү бас нэг асуудал тулгарсан хүний нөөцийн асуудал. Яг тэр нөгөө удирдлагын чанартай ажил юм чинь 2 жил гаруй ингээд засварлж чаар чинь тэр хүмүүс чинь бүгд бүтэн цагийн ажилд орчиж байгаа хгүй. Тэнгүүд эргээ харангуут одоо эргээд яг тийм хүний нөөцийн дутагдал дараад тэгээд нэг ярьжсэн жил аягүй хөөрх шнэ. Тэр хүүхдүүдийн буруу байхгүйгасаа мэдхгүй. Тэгэхээр Mongolian vodka very good гэж баг тэ амсаас гээд ингээ явж байгаа хөрхөн хөтчих байж штэ гайд. Тэгээд яах вэ мэдхгүй байх. Тэгсэн тэнд очсноо баг л энэ одоо юу юм бол гэ хамтдаа харж мараад ингэ зогсож байгаа ш. Би ч анх тийм байсан л та. Тэгтээ хоох моох гэл ингээд хамтдаа харж марсан гэснээр I know that's right. Ямар сони интэй юм бэ гэдэг хамт хараад явж. It's okay. Яг тэгж хүүхдүүд сурдаг. Тэгтээ бид нар бас арай тэгж болохгүй. Нэрмэлийн гууд нь Mongolian vodka, traditional vodka гэдгээс илүү байхгүй. Яагаад нэрмэлийн, яагаад тэр шимийн арх гэдэг. Шим гэд иймхэн тэр архийг чинь гаргахын тулд ямар хөдөлмөр орж байгаа хэдэн литр сүү хэдэн литр тараг яаж аарч олгоод яаж гаргаад байгаа гэтэл яг үндэ сүүч гэсэн цаана малчин хүний 4 үлрэлийн 24 цаг 24 талаа ажиллаж байгаа тэр хүмүүсийн хөдөлмөр тэгэж цуглуулсан хөдөлмөр гэх мэт чинь маш олон хөдөлмөр хүн цаг одоо бизнесээр ярих юм бол man hour бүх юм орсны дараа явж туслаар нэг юм бид нар цуглуулж аваад тэрийгээ бид нар шим гэж нэрлэж шин. Тэгэд гаргаж нэрмэл гэдэг нь гаргаж авсан аргаар нь бид нэрж гаргасан гэж нэрмэл гэж нэрлэдэг. Гэхдээ бид нар агуулгаар нь бид нэр шимийн арх гэж бид нэр ингэж нэрлэдэг. Тэгэж ингэж ярьдаг. Тэгэж бид нэр тийм учраас монголчууд ингэж учир зүггүй баруун солихоогүй бас уугаад байдаггүй. Яг үндэ бол бид нар социализмаас өмнө бид нар өндөр градустай арх дарс бид нар хэрэглэгч байгаагүй, тийм соёл байгаагүй. Гэхдээ 13-р зуунд манай хатад чинь вино уусааждаг гэсэн мэлээ шүү дээ. Ер нь бол. Тэгээд тий. Тэнгуут одоо чинь тэгэж мэгж гişээ тайлбарлах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр иймэрхүү тайлбаруудыг бид нэр ингээд өхөр хүн яах вэ гэхээр эн чинь хоол ундны соёлны юм бэ, эдийн соёлны юм байна гэд айгүй нөгөө яагаад гэдэгтэй хамт ингээд ойлгоод ахаар хүн ингээд шал өөр мэдрэмжтэй үлддэг байхгүй сүлд нь. Яг үнэ. За маш гой сонсогдож байна. Тэгэхээр бас ялангуяа магадгүй одоо жуулчлалын аялал жуулчлалын бизнес хийдэг. Хэрвээ одоо та жуулчны баазтай бол тий нэгдүгээр зочдоо юуны төрөнд өгөх хэрэгтэй ном байна. За хоёрдугаарт онлайнаар тий зочдоо урин авчрах гэж байгаа байгууллагууд байвал бас ийм номнуудыг зориуд номын сандаа тавьж тий магадгүй зориуд түүн дээр ингэж зохиолчийнх нь одоо эрхийн зөвшөөрлийн хамт магадгүй өөрийнх нь танилцуулгын хамт ч юм уу те мэдээлэл болгон хүргэж Монголын соёлыг нэгдүгээр сонирхдаг
жуулчдыг одоо зориуд татан авчрах боломжтой. За хоёрдугаар тэр мэдээлэл хэрвээ онлайнаар англи хэл дээр, олон улсын хэл дээр олноор тавигдаж чадах юм бол Монголыг харах өнцөг бас өөрчлөгдөх нэ. За тэгэхээр тэн дээр аялал жуулчлал бас нэлээд их яригдаад байна л да тийм. Аялал жуулчлалын бодлого талаас бол түрүүн бас хэллээ тий. Анхааран одоо тэмдэглүүштэй нэг санаа хэлсэн. За би хоёр дахь санааг асуух гээд байгаа нь болохоор ер нь тэр нөгөө гайд гэж бид нар яриад байгаа хөтөч тий. Хөтөч хүмүүсээ бид нар бас яг бэлдэж чаддаггүй. Жишээлбэл би өөрөө одоо хальт ингээд хөтөч хийхийг бүр оюутан бахта тий сонирхоод ингээд нэг байгууллага дээр орж үзчихсэн. За хөтөч гэдэг хүн чинь зүгээр ингээд нэг ярилцаад хоол идээ суудган шүү тий. Нэгдүгээрт одоо өөрөө хоолоо хурдан иддэг байхаас ахуулаад үлсэд цангахгүй тий бие аваад явах, бие даах чадвар сайтай, ямар ч хөдөө гадааны хүүтэн нойтонд өөрөө зутарчгүйхэн шиг зочдоо бас зутарахгүйхэн шиг авч явах чадвар нэгдүгээрт хэрэгтэй. Хоёрдугаарт тэр соёл гэдэг зүйлийг чинь ам оруулж түүхийг нь тий өнөөгийн амьдрал дээр нь ойлгуулах ууц ингэж ярьж өгчээж тэр хүмүүс ард нь байгаа үн цэнийг ойлгоноо. За тэгэхгүй бол гадаадд байгаа мундаг далайн эргийн аяллуудтай Монголд ирээд нэг одоо дээр үеийн одоо туурийг үзэхэд бол тэр хүмүүс тэрвээ тайлбарлахгүй бол ойлгохгүй гэд ингээ ярьж исэн л та. За тэгэхээр дүлгөөний ярианаас сэтгүүлээ сая зөндөө сонслоо тий. Маш ингэж ойлгуулж ярьснараа тэнд ингээд бидний бас соёлын өвийг бид нар тэгээд байгаамаа. Тэгвэл хамгийн гол асуух гэдэг асуулт маань энийг залуу үедээ бид нар яаж өвлүүлэх вэ? Би ч Монгол хүн те бид нар бүгдээрээ сурдаг. Бид нар дунд сургуулаас Монгол бол юм маам сүү саав гээл те. Нээлжилж өгөлбөрөөс те. Цагаан толгой дээр тэгэл үү. Тий. Одоо тэгэл хүүхдүүд маань яг тэрүүгээр ингээд сурч л байна те. Гэхдээ яг бид нар гадаадад ингээд өөртөө сурах гад очих үеэр те танаа Монгол яадیں۔ Тэгээ босоо бичгтэй юм байна. Тэгээ юу гэж энэ араб бичих шиг юм байна те гэдэг ийм зүйл ингээ ярьдаг. Тэнгүүд гинтхэн ингээд монголоор амгшуулдаг. Хүүшээ би чинь айтайхан дээл авчираад өмсөд те. Нэг монгол бүжгээ бүжгэлчиж чаддаг баймаар юм байна. Эсвэл нэг монгол айтайхан биелгээ хийждэг ч юм уу. Тэ нэг одоо ятаг байд юм уу эсвэл одоо морин хураа те тоглолцдог баймаар юм байна гэж шин бодогдож л байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр нэгдүгээр аялал жуулчлалын бодлого талаас те анхаараасаа гээд өдөө ингээд 10-20 жил ажиллаж байгаа хэвчээ санаанд орсон зүйл байвал бидэртэй хуваалцаач те. Хоёрдугаарт нь бодлого одоо боловсрал талаасаа яаж бид нэр Монгол хүнийг одоо тэр bias буюу хувийн үзэл бодлороо нөгөө бөмбөлгөн дотроос итгээд бид нар Чингисийн Монголоо гэдээ хаас илүү Монгол бол ийм улс юм а гэд яг нэг юм хүн уншаад мэдээлэл авчхууц ойлгомоор үг хэллэгээр нь ярих вэ, танилцуулах вэ те. За энэ дээр бодлоо монголчуудаа мөн нөгөө нэг эсрэг үзэл бодолтой гадаад хүмүүст ч гэсэн те. Яг за нэгдүгээрт хамгийн нэгдүгээрт би юу гэж бодож байгаа гэхээр Монгол залуучууд ялангуяа одоо миний харж байгаа одоо биднээс арай жоохон доошоо үеийн залуучууд би бол онц юм гэж хэлмээр байгаа байхгүй. Манай одоо хүмүүс ингээл нэг Gen Z гээл гингуудаа манай Gen Alpha нар одоо ер нь л ийм тийм гээл шүмжлэл ер нь л байдаг. Тэгэхээр би болохоор шал эсрэг байр суурьтай байдаг байхгүй дүүнэраа гэдэг. Ягаад гэхээр дүүнэр чи мундаг байгаа. Одоо нэг үе бодвол харьцангуй одоо нөгөө даяарч байгаагийн одоо бас нэг шин чанарны үг хэр бид нар даяаршхан хэрэг бид нар андаашлаа хайдаг гэдэг шиг одоо бид нар дотгошоогоо бид нар илүү хинбэ гэдэг лгөө илүү ингэ төлөвш фокуслах. Бид нар цаг нь босноос үл баруун хүмүүс угаасаа тэгж фокуслж байгаа гэж би харж байгаа. Ялангуяа сая бид нар ч одоо ингээл цагаан сараар бид нар харлаа штэ. Тэнгүүд ерөөсөө л сошиал дүүрэн фид дүүрэн ингээд гой дээл хувцас өмсөн залуучууд байгаа. Гэхдээ бас нэг зүйлээр бид нар зур анхаарах хэрэгтэй нь юу гэхээр гой харагдах гой дээл гой ганган дээл гой гэхдээ бид нар утга учир талаас нь яг одоо мэдлэг яг одоо бид нар өв талаас нь бид нар айгүй тийм задалж бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэнгүүт тэрэн дээрээ үнэхээр мэдээлэл дутвал бид нэр ингээд хүүе энэ яад юм бэ гэдэг юм бэ гэж бид нар одоо хандах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь яг энд чинь бас зориулаад их чинь гэдэг. Ийм одоо бас ном бичлээ. Тэгээд энэ ном зөвхөн номоор бас хязгаарлагдахгүй гэж би бодоод байгаа. Энэ номны одоо Authentic Mongolia-гаар би одоо подкастууд хийн. Гэхдээ би англи хэл дээр хийх төлөвлөгөөтэй байна. Тэгээд тэрнээсээ бид нараас мэдээлэл аваад тэгээд дээрэс нь яг аялаад үзэхээр бид нар ямар монголчууд ямар кул юм бэ гэж би аюух боддог. Яг хөө мэдээж барууны соёлтой бид нар ингээд авцалдахгүй юмнууд байна. Одоо Монголдоо сайхан ингээд алхаа явж байгаа ахнаар чинь тэнд очиод нэг жоохон соёлын нэг тийм зөрчлөөнүүд байна л да. Гэхдээ монгол хүний яг уг чанар, мөн чанар яг цаад нинжин дулаахан нэг тийм бие бинэ гэсэн нэг тийм сэтгэл болол айгүй гоё. Тэгэхээр миний зүгээр харж байгаа бид нэр та нар одоо ингээд ялангуяа залуу үедээ
Та нар ийм мэдэх ёстой шүү дээ. Эсвэл та нар одоо ингээд энийг ingгээч. Одоо энийг мэдээч. Та нар энэ харж байгаа суу ингээд бугуулна шүү дээ. Энэ бугуул чи ингэдэг аахгүй та нар мэдэхгүй юу те гэдэг хөрөөсөө юу байхгүй. Миний зур харж байгаа болж байгаа. Угаасаа хүмүүс сонирхож байгаа мэднэ гэдэг. Тэ энэ бас цаг хугацааны асуудал юм шиг. Би ч 20 наснда надад ингээ чи одоо ingгээч дээл өмсөөч гэдэг ахвал айгүй төвхтэй байхс надаа. Тэнгуут бас нөгөө бид нар чинь бас нөгөө талаараа газар үзэж юм нүд тайлсны дээрэс нь уншиж судалж байгаагийн бас дээрэс нь технологи хурдан хөгжөөр бид нар даяаршлын хурд хурдтай болгоод бид нар асар хурдан ухамсар хүш бид нар хэмбэлээ юу гэлээ гэдэг айгүй хурдан сэрж байгаа юм шиг санагдаад байна. Нэг тийм үе ингээ сэрээд байгаа юм шиг надад санагдаад хаас. Тийм учраас дүүнэр бол ингээ хичээж байгаа. Тэгээ улам сайн хичээгээрээ. Тэгээ бид нар бол болох аа. Тэгээд тэнгууд бид нар харин эсэргээрээ бид нар өөрсдөө ийм маш одоо зөв судалгаатай зөв контентуудыг бид нар өөрсдөө аягүй сайн одоо хангаж өгөх хэрэгтэй. Хаасаагүй ингээ бид нар энэ тентгүүл бид нар ховж ярьж гасип яри хов яри гэдэг ингээл YouTube дээр зөндөө өгнө сууж. Тэнгууд тэрний оронд бид нар хов ярьж байгаа юм шигээр сайхан яц цаашлан ярьж болно шүү дээ бид нар. Тэ одоо гих мэдчлэнгээ бид нар айгүй тийм нөгөө арга олох хэрэгтэй байхгүй. Бид нар аргыг олж иж бид нар эвтэйхэн тийм контентуудыг өөрсдөө хийж иж тэгээд үзээ за тэгвэл ясаа судлаа Монгол уламжлалаа судлаа гэхээр үзэг харах унших барих юм байхгүй хахад бид нар та нар юмаа мэдэхгүй юм гэх юм бол бас айгүй утгагүй болчих жоох. Текст бук байхгүй багш хурж ирсэн. Яа ч юм мэдэхгүй аа гэдэг атлог болчиход байна. За энэ дээр маш гоё үнцэг гарч ирж байгаа санагдаж байна. Яагаад тэгэхээр бид нар жил болгоо ингээд нөгөө одоо сургуулийн өмнөх боловсрлоос эхлээд сургуулийн наснаас эхлээд ихтэй сургууль хүртэл ингээд боловсролын салбарын бодлого гэх нэг хэдэн гарын авлага одоо ном сурах бичиг гэх яриад байдаг тий. За тэгэхээр үнэхэрээс одоо орчин үеийн хүүхдүүд бол үнэхээр контент, видео контент тэр тусмаа сошиал медиа буюу одоо нийгмийн хуудасууд дээр тавигддаг товчхон рил тий видеонуудыг жишээ маш их сонсдог болцсон байгаа. Тэр орчин үеийн маш олон одоо гадаад сургууль сурдаг юм уу одоо гадаад хэлний давмгай тий заагдсан хүүхдүүд. За ер нь бол монгол контентоо монгол хэл дээр хүргэж байгаа хүмүүс ч гэсэн нөгөө оюутан сурагч цэцэрлэгийн насны хүүхэд өөрөө ойлгож сонсомоор үг хэлгээр нь тий тэднэрт хүрэх агуулгыг бид нар маш ихээр бэлдэх хэрэгтэй ахны. Тэгэхээр энэ тал дээр одоо боловсролын тий салбарын бодлогондоо маш их анхаараач. Жишээлбэл YouTube бол гадаадын сувг, Facebook бол гадаадын сувг тий. За одоо тэгээ Nickelodeon гэдэг юм уу хүүхдүүдийн үздэг хүүхэлдэйн киноны сувгууд нь дан гадаад Америк, Австрали байна тий. За яг Монголд ингээд хүүхэлдэйн киноны одоо Cartoon Network шиг жишээлбэл телевиз байна уу тий. За байгаа бол тэр Монгол соёл заншил нь тэр дотор агуулгын хувьд яг орж ийн уу ч гэдэг юм уу тий. За соёлын чиглэлээр болон одоо энэ ойлголтыг өгөх боломжтой энэ сувгуудаа соёлын яам бас өөрөө дэмждэг үү ч гэдэг юм уу. Энэ зүйлийг бид нар бүгдээрээ хамтдаа анхаарч үзэх хэрэгтэй юм байна. Түүнийг маш сайн ойлгож авлаа тий. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүс байл анхаарал аваасай. За хоёрдугаарт нь бид өөрсдөө бас манлайлах юм байна гэдгийг аягүйсээ ойлгож авлаа тий. Одоо ямар нэгэн тэнгэр бурхан одоо ямар нэгэн засгийн газар тий эсвэл одоо тэр яам энэ дарга гэдэг хүн бүгдийг мэдээд одоо бурхан багш шиг те хүний бодлыг таагаад тгээсээ ингэсэ гэдэг зүйлийг хийцэн байх ид шидтэн бол биш ээ. Тэгэхээр бодлого гэдэг зүйл бол бид нар өөрсдөө юу хийж байгаас тодорхойлогдно. Иргэнээс одоо бүрдэж байгаа төр засаг учраас иргэд бас өөрсдөө энэ дээр нөгөө нийгмийн хариуцлагатай те нэлээд олон контентууд бий болох нэ. За түүний жишээ нь бол өнөөдөр надтай уулзчаад их баяртай байна. За баярлалаа. Тэгээд яг хөө би бол яг өөрийнхөө л үзэл бодлыг хэлж байгаа шүү дээ тий. Гэхдээ бид нар нэг талаараа бас нэг жоохон өрөөсгөлтөө бас байж магадгүй нь юу гэхээр бид нар та нар англиар уншиж байгаа бол та нар англи хэл дээр ч юм хийдэй гээд бас хэтэрхий нэг талыг барьж бас тэгсэнгүү. Юу гэхээр ядаж уншуулах хэрэгтэй байхгүй эхлээд. Гэхдээ монгол хэл мэдээж маш чухал. Монгол хэл бид хүн болгоны эзэмших хэрэгтэй бүр 100% бүр төгс баг болж өгөл эзэмших хэрэгтэй хэл шүү дээ. Тэгэнгүүт бас хүүхдүүдээс ойлгох хэрэгтэй те. Монгол хэлээ сайн үздсэн хүн гадаад хэлийг сайн сурдаг. Гадаад хэлийг сайн сурах хэл бас соёлтойгоо орж ирдэг. Гэхдээ шууд монгол хэлний сайтай хүүхэд соёлын дархлаатай байжж монголоо алдахгүйгээр гадаад соёлыг зүгээр давхар эзэмшиж сурдаг. Одоо бол ингээд нөгөө зарим хэлийг сурсан хүмүүс ингээд хэл рүүгээ орцсон. Ингээд яг тэр хаан мэддэг болсон ингээд хичээж ирж тэ. Тэр би тэр нь жоохон хүчтэй гэдэг л дээ. Тэгээд хичнээн хэл сурж болно. Монголоороо үлдэх хэрэгтэй. Тэгээд тэрэг бол яхаа ингээд нэмэлт чамд ингээд хэрэглэгдэх түүл шүү дээ. Одоо нэг багж шүү дээ. Ер нь хэл гарах нэг шат байна, хэрэгсэл байна гэж бодоо. За тэгээд түрүүний нэг асуултан дээр ингэсэн ханаа соёлын аялал жуулчлалын хувьд ингээд бодлогын хувьд ч юм уу ингээд тур гайдыг бид нэр бэлдэж чаддгүй гэдээ асуусан тий. Тэгээд 3 юм асуусан болохоор би яваад байгаа. За. Тэгээд гоо та миний зур бодлоор манад
одоо хөтөж бэлддэг тийм одоо албан ёсны газрууд байдаг байхгүй. Тэгэнгүүт хөтөчийг нэгдүгээр та байдаг. Тэгээ хоёрдугаарт тэд нар бол маш сайн бас одоо хөтөлбөр боловсруулаад маш зөндөө олон хүмүүс энд ажиллаж байгаа. Тэгэхээр нэг хүртээмжийн хувьд бол ямар гэдэг би сайн мэдэхгүй. Тэгээд ягаад гэвэл би өөрөө 15 6 айгүй хөвшөө хүнсэдэг. Би 3 таатаа хийжсэн юм аа гэдэг. Тэгээд тэгэнгүүт тэр хүмүүс чинь тухайн үедээ бол би компанийнхаа өөрийнхөө сургалтанд сураад тэгээд өөрийнхөө дотооддоо ингээд хүүхдүүдэд бэлдээд бид нэр бол гаргадаг гэсэн байхгүй. Тэгээд нэг удаас дадлаганд явуулна одоо дагалдангаар явуулна шүү дээ. Тэгээд жуулчдаасаа, жолоочдраасаа, гайдаасаа бүх хүнээсээ ингэж юу аваад фидбек авч байгаа. Тэр хүнээ одоо намайг ч одоо зааж чадах юм байна гэдээ явуулж исэн. Ер нь бол тийм. Гэхдээ миний хувьд бол тэгчих чаа. Гэтэл одоо бол бэлдэж байгаа хүүхдүүд бол яг бэлдэж байгаа газар нь чанартай бэлдэж байгаа гэдэгт би 100% итгэж байна. Харин одоо хилтэй хүн болгон гайд гэдэг нэг болчмоор болцсон л явж байлээ дээ. Тэгээ одоо өнгөрсөн би яагаад тэр энэ номоо бичгийн тулд өнгөрсөн яг бүтэн 2 жилийн турш бүр зунжингаа явлаа. Яагаад гэсэн чинь нэг бол юугаар би чинь Mongolian Ways гэдэг компанид ажилладаг байхгүй. Тэгээ манай компани захирал Рон Орын Суграа гэдэг 2 хүн байдیں۔ Тэгээд тэр хүмүүс одоо яг намайг ном бичлэе гэсэн чинь нээзээс ингэж за төлгөөнөө Мэд одоо нэг тайга явчаад тэр юм ичээд нэг шинэ мэдрэмж хэрэгтэй. Чиний явж байсаас өөрчлөгдсөн байгаа. Алтай 5 богд явчаад тэр. Их түргэн баг түргэн хотон хурган нуураа нэг явчаад заавал үз. Тэгээд алтай 5 богд руу очисон бол чи хотон хурган нуурыг үзээгүй ээж чи тэрийг гол нь чи тэрний тод бичихгүй дэ гол нь биш. Тэр мэдрэмж нь чамд байгаад тэр мэдрэмж чинь ингээд яг тэр чигээр ингээд чамд ингээд номд чинь ингээд тийм одоо бараг одоо сүнслэг одоо байдал гэж байдаг бол тийг орох ёстой. Тэгжээж чи ингээд хүн дотроос ингэж бичнэ гингуута. Маа зөвөөс 2 жилийн дотор ингээд бүх газар руу явуулаад аль бол хамгийн нөгөө өөр өнцөглөө бид айгүйх явуулсан. Тэнгуут ингээд явж байхдаа харсан чинь манай хөөрхөн дөндөр маань хөөрхөн нэрээ явчихлээ. Тэгээ тийм болохоор би дөндрэгээс айгүйх ном унших ёстой гэж бодож байна. Тэгээ дээрэс нь түрүүний хэлж байгаа шиг хөтөчийн нийдэг бол маш том хариуцлагын ажил байдаг. Тэгээ дээрэс нь бас хөтчий хийхээр манай зарим хүмүүс намайг гайхсан байхгүй. Чи чинь чивнин төгсөө Лондон явчаад би чинь бас яг дарга марга захирал хийж байхгүй юу. Тэгсэн чинь чи одоо тийм хүн бийж гайд яваад тахтай тийм. Чи гайд хийж байгаа юм уу гэд надаас бүр 4 5 хүн асуусан. Тэгэхээр би одоо гайд гэдэг чи одоо яадаг мэрэгжил болсон юм бэ те одоо яадаг ажил болсон юм бэ би жоо гайхсан. Тэнгуут хүмүүс яхаа нөгөө оюутны ажил гэж боддог юм шиг байгаа. Гэтэл яг өндөө үгүй байхгүй. Одоо бид нэр олон улсаар аялахаар мен ч өөр аялдаг хүн мэдж байгаа. Тур гайд гэдэг хүн бол ерөөсөө тухайн орныг яг өөрөөрөө ингэж бараг одоо фильтрдэж ингэж хүний ингэж тархинд нь зүрхэнд нь ингэж бүх юмыг буулгаж өгдөг хүнийг хэлдэг. Тухайн орн ямар орн бэ гэдгийг гайд бараг 50% худалч нь тодорхойлно шүү. Үнэн тий. Гайдгүй бол зүгээр нэг байшин барилга ч юм уу уул ус харчаад гараад ирдэг. Гайдтай байх юм бол ч юм бүр соёлыг ойлгоод ингэж амьсгалаад гарч ирдэг тий. Одоо манай компанийх бол жишээ нь Mongolian Ways Монгол зам гэдэг компани. Тэнгүүд манай жолооч нар байдаг бас. Маш одоо эв нэгдэлтэй, дээрэс нь маш чадвартай. Би тэгэл манай жолооч нарын тархинда GPS дээ шүү дээ. GPS-нээс нь хайдсан бэ төлгөөний хүмүүс чи яаж зам олоод байгаа юм бэ гэл. Тэнгүүд нь Монгол жолооч нарын одоо ер нь бол юм бас нэг ухаан гэж жолоо барьдаг хүн болгон жолооч биш ээ. Ингээд яг ингээд явдаг хүмүүс өөр байдаг гэл аюух ярьдаг байхгүй. Тэнгүүд эргээд харангууд фидбек яаж ирдэг гэхээр намайг за нэг групп аялал нэг 7 8 9 10 11 заримдаа бид чинь 12 том жиптэй байна шүү дээ. Том аялал том авдаг. Тэнгүүд бидний хоорондын харилцаанаас монгол хүмүүсийн зан характерын онцлогийг ингэж авлаа гэдэг хүмүүс айгүй хэвээр. Тэнгүүд бид нар тий одоо тэнгүүд ороод кампийнхаа хүмүүстэй яаж ярилцж гин очоод нэг ресторанд орлоо. Хөөе за сайн байна уу? За захиалга өгсөн. Яаж н олон хүний захиалга өгсөн. Сандарч гин үү? Бэлэн үү? Гайгүй юу? Гингууд чинь яах юм би одоо 20 30 хүнтэй орж байгаа газар бэлэн биш бол хэдэн минут хэрэгтэй. Нөгөөд за нөгөө хэдэн хүмүүс за бүгдээр ингэ сайхан ингэ нөгөө сумын төв аялья гэж аваа явж бэлэн болчихлоо тий. Гэх мэтчлээ ингэ тэрийг чинь хүмүүс хэл мэдгүй ч гэсэн ойлгож идэг. Тэнгуутаа за энэ хүн ингэж харилцсан юм байна гингууд яг энэ жижиг сажиг юмнаас одоо зарим гайд нар чинь ингэ юмаа тайлбарлаа. Энэ бол сайхан гой ундаа юм. Ингэдэг ундаа юм. Тийм юм цэнхэр саруултаа гэдэг ингэ тайлбарлангуудаа тэрийг болчлаа гэж үзээд байдаг байхгүй үгүй. Чиний өдөр тутмын тэр одоо юунаас үйлдэл
өглөө хэдэн цагт босч ийн, яг цагтаа ирж ийн үү, ирэхгүй байна уу? Айгүй сайн юмнаас хүмүүс ажигласан байдаг учраас ерөөсөө л одоо эх орныхоо бит ингээд төлөөлөгч гэж байна шүү дээ. Ер нь бол зөв байна. Нэрээ тэгж санагдчих шүү. За тэгэхээр бидэрт маш одоо сайжруулах олон саналууд төрж байна те. За түүний нэг нь бол надад одоо санагдаад байдаг зүйл authentic гэдэг энэ нэр надад бас их юм бодлоо тийм л та. Authentic self буюу нөгөө өөрийнхөө үнэн мөн чанарыг гэсэн үг те. Сүнслэг байдлын хувьд, оюунлаг байдлын хувьд, бие махбодын хувьд, амьдрах одоо хэм маягийн хувьд, сэтгэлгээний хувьд гэх юм уу те. Би Монгол хүн байхгүй юу? Гэхдээ тэрийгээ би хотын хүүхэд те. Хотын менежментэд санаа завдаг. Гэхдээ би хөдөө очиод одоо мал те хариулаад өөр амьдрдаггүй ч гэсэн яг нүүдэлчин Монгол цусан гэд надад байгаа шиг мэдэрдэг. Хотод байгаа мөртлөө нүгэд байдаг. За сүүлийн үед бол бүр ингээд олон улсын те глобал намаад те модерн намаад гэдэг ойлголт бий болж энэ үйлж юм хэрэг дэлхийн ингэж хавтгай болж эдийн засаг чөлөөт худалдаа хөгжих тусмаа хүмүүс нэр одоо хэл ус сурах тусмаа олон өөр оронд очиж ажиллаж амьдарч за 1 жил Шведийг үзье, 1 жил Америкт очие, 2 жил Австралид амьдрий те. За тэгснээр Солонгосыг үзье гэх мэтчлэн нөгөө өөрийгөө хин юм бэ? Миний мөн чанар сүнслэг оршихуу хаана байд юм бэ гэдгийг мэдхийн тулд те ингэж олон орныг туршаад тэгээ тэндээс би бол монгол хүн учраас ийм юмараа ялгаатай гэж бид нар бас олон улсын соёл донд өөрийгөө гаргаж тавьдаг. Тэрийг бас хоёлаас ярьсан. Тэгэхээр Монгол одоо нүүдэлчин амьдрал те нүүдэлчин монгол хүний цус гэдэг яг юундаа байна. Миний бодлоор бол те бид нар хөдөө гараад очиход миний бас нэг эмзэглээд байдаг зүйл маань яг үүндээ бид нар аялал жуулчлал хөгжүүлмээр байна. Маш олон жуулч авчирмаар байна. Гэхдээ тэр бүх хүмүүсийг халамжлах, аваад явах дэд бүтц манад байгаа юу. За би өөрөө ч гэсэн ингээд тоосны аллергитай. Хөтөө очингууд 100 бол ингээл тоос бургасан шорон зам дээр сайхан аллерги үүдэлдэг. Тэ энийг харахаар за би Австралид юм Англид очиод аялах юм бол яаж л ингээл тэн дээр те байгаль орчноо хамгаалаад тоос божигнуулахгүй замаа бэлдээд жуулч авдаг аа. Тэгэхээр энэ дээр одоо байгаа соёлоо байгаагаар нь үзүүлэхээс гадна яг монгол хүний тэр мөн чанар сэтгэлгээг бид нар яаж гаргаж иж орчин үеижүүлж те магадгүй хэрэгтэй газар нь дэд бүтцжүүлж хэрэгтэй газар нь боловсролын системдээ тусгаж те нэг юм монгол хүн гэдэг одоо үндэсний онцгой хэв шинжээ яаж олох вэ те. За энэ дээр бол би төлгөөнийгөө бас тэр одоо нүүдэлчин сэтгэлгээ бидний те давуу талыг ингээд ярьдаг хүнийхээ хувьд бас манай сонсогч нарт магалгүй одоо ижил замаар явахыг сурахыг хүсэж байгаа залуучууд та те энэ салбарт хамт ажиллах гэж байгаа хүмүүстэй бас хэлээд өгөөсэй гэж бодож байна. За маш ер нь бол маш өргөн хүрээтэй маш том асуулт байна. Тэгээд ер нь бол бидний үеийнхэн чинь нэг тийм импостер синдромтой шүү дээ ер нь. Тэгээд за бид нар болоогүй дээ гэж их бодоод идэг. Тэгээд бид нар болоогүй дээ гэд бодчихсон чинь нэг мэдсэн чинь айгүй хөвшин болсон байна. Ер нь бол тийм байгаа даа шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бол энэ миний бичсэн одоо энэ ном маань Authentic Mongolia маань болохоор нэг талаасаа соёл, соёлын өв, нөгөө талаасаа яалтчгүй л аялал жуулчлалтай холбогдоод байгаа. Тэгэхээр соёлын өв гэдэг талдаа илүү яг чиний хэлснээр сая монголчуудын сэтгэлгээний онцлог нь юу юм те одоо яг монгол хүн гэхээр одоо бусад хүнээс юугаар ялгаатай ингэдэг ч юм уу тэр зүйлсийг одоо яг тэр гээд тодорхойлоод нэг хэлчихэд аюу төвөгтэй штэ. Гэтэл миний харж байгаа энэ номыг бүгдийг уншаад дуусгаад ялангуяа people гэдэг хэсэг байна. Tradition гэдэг хэсгүүдийг уншаад дуусаар хүн нэг гэдэг нэг мэдрэмж авах болов уу гэж би бодоод байгаа. Тэгээд тэр нь болохоор юу вэ гэхээр нэг тэр гэхийн тэмдэггүй ингэж хэлчих аргагүй хэрнээ нэг тийм нэг хүний нэг мэдрэхүй байдаг штэ мэдрэмж. Тэр бол ингээд монгол хүний мэдрэмж. Би яг хэдэн үгээр тодорхойлсон байгаа. Номон дотор бол байгаа. За уншиж мэдэж аваарай. Тэгээд гэхдээ яг номадизмын хувьд гэх юм бол Монголын номадизм гэдэг нь өөрөө хүссэн хүсээгүй минималист амьдралын хэв маяг байдаг. Тэр минималист амьдралын хэв маяг гэдэг чинь өөрөө зөвхөн гаднаас нь харахад цөөхий тогшилтой байхаас гадна майндсет буюу сэтгэлгээний хувьд тэр чинь бас сэтгэлгээ баггүй юу. Минималист сэтгэлгээ, номадик сэтгэлгээ гэдэг чинь өөр бид нар хурдан дасан зогцож гин, бид нар маневр сайн хийж гин, дээрэс нь бид нар resilient буюу тэсвэр төвчээр ихтэй байхгүй юу. Тэнгуутаа бид нар хизээ тэсвэр төвчээр ихтэй гэхээр байгалийн хүнд гамшиг тохиолдсон үед бид нар асар хурдан реакцлдаг, асар хурдан ингэдэг. Тэнгуут нөгөө тал нь сул тал нь тэгвэл юу аах вэ гэхээр бид нар нэг юм болохоор л одоо чинь солонгосчууд бөөнөрөө гарч ихсаал ингээл одоо төрөө унгачиж штеп. Гэтэл бид нар
төвчээртэй ард түмэн бөгөөд дээрэс нь альва тийм хүнд нөхцөл байдлыг бид нэр одоо сүрж тэрнийхээ тулыг тэмцэж биш тэрэндээ ингэж дасан зохицож уусаж бид нэр ингэж одоо даван туулдаг төрлийн магадгүй тиймэрхүү одоо шин чанартай юм болов гэж ер нь л хараад байгаа. Хот айлаараа тийм хамтдаа эвсэж байгаа өрхийн төвшөнд авчаад байна. Тэгэхээр энийг бол одоо мэдээж одоо нийгмийн сэтгэл зүйчид болон антропологчид бол өөрсдийнхөө одоо сайн тайлбарлах бах. Энэ болохоор илүү нөгөө бидний одоо common sense буюу тий одоо биднэрт одоо хэвшмэл ойлголтууд, хэвшмэл бид нар одоо байдаг зан заншил тэрнээсээ ажиглалтаар хийсэн дүгнэлтүүд байгаа байхгүй юу? Ер нь бол за тэгэхээр соёлын талаасаа гэх юм бол би түрүүн бас одоо хууль явж явах одоо яриагаж явах бацгаад ах шүү дээ. Тэгэхээр би ингэж хэлмээр байна. Соёлын талаасаа гэхээр бид нар сайн байна, бид нар одоо кино хийдэг юм уу? Ямар нэгэн байдлаар одоо сурчилгаа хийгээд ямар нэгэн одоо аялал жуулчлалын экспод оролцох бас ингээд манайхан бас юу хийгээд ах шүү одоо тайм сэтгүүл дээр ч юм уу одоо том одоо олон сэтгүүлүүдээр гарах тийм ажлууд бол хийж байгаа. Тэр бол байх ёстой. Яагаад ч үйл тэр чи одоо уусаа сурчлагын нэг хэлбэр хэмжээнд байж байгаа. Харталт нь бид нар маш их хөрөнгө явж байгаа, мөнгө явж байгаа тийм ээ. Энэ бол бид нар бол зүгээр л нэг газар нэг билборд тавиулаад нэг сэтгүүлийн нүүрэн дээр гарахад ямар үнэтэй байдаг вэ гэхээр энэ бол эргээд бидний бас төсвийн мөнгө маань цаана явж байгаа байхгүй бид нар татварын мөнгө явж байгаа. Бид бүхний мөнгө явж байгаа гэсэн. Гэтэл миний зүгээр харж байгаагаар бид нар соёл ном соёлоор дамжуулж бид нар соёлыг дэлхийд дахинд Монгол хүн хэмбэ, Монгол орон ямар вэ гэдэг тэр үнэт зүйл, value, үн цэнийг ялангуяа үнэт зүйлийг бид нар сайн түгээснээрээ эргээд энэ нь хамгийн өртөг багтай хэрнээ одоо урт хугацаанд нөлөөлөл ихтэй тийм одоо арга юм болов уу гэж би харж байгаа. Тэгэхээр бид нар аливаа ажлыг хийхдээ стратеги чинь одоо урт хугацааны богино хугацааны гэж явдаг шүү дээ. Тэгэхээр бид нар урт хугацаанд бид нар ялангуяа манай ер нь бол соёлын амнаас бол дэмжин нэгдэх бас ихтэй байгаа. Тэгээд юу вэ гэхээр сая чинь Стамбулд очиод үзгээд одоо бид нар дараагийн удаа Франкфуртын урилгатай, Шарж одоо Арабын нэгдсэн Эмират улсад урилгатай чинь ингээд болчихж байгаа. Тэгээд ер нь бол ингээд явхад бүх газрын соёлын яам нь грант хөтөлбөртэй гэдэг юм. Тэр хөтөлбөр нь грант нь орчуулгын грант, тэгээд fellowship буюу нөхөрлийн хөтөлбөрийн грант гэж байдаг юм. Тэр нь юу гэхээр тэр грантаар яах вэ гэхээр Монгол номыг та өөрийнхөө хэл дээр орчуулах юм бол бас тодорхой шүүлтүртэй тэр ном тийм ээ контент агуулгын хувьд орчуулад яг Монголыг хинбэ гэдгийг ингэж одоо илтгэх энэ сайн номыг та нар орчуулах юм бол орчуулгын төлбөрийг нь Монгол Улсын засгийн газраас таадаг гэж байна. Тэр бол маш чухал аахгүй. Тэгэх юм бол Монголын уран бүтээлчдийн ном нэгдүгээр англи хэл рүү их орчуулах хэрэгтэй байна. Англи хэлнээс аль ч хэл рүү амархан орчуулагдах юм. Яг тэр Монголоос одоо Унгар руу, Монголоос Герман руу гэж явснаас жишээ нь нэг монгол номыг англи руу орчуулчаад тэр англи номоо бүх төрлийн хэл рүү ингэж орчуулчих хэрэгтэй. За баг нөгөө химэл оюух манад ч орчуулад ихний норог гаргаад ирнэ шүү те. Ер нь бол тэгж байгаа тий. Гэхдээ мэдээж одоо орчуулагч хүн одоо нюанс гаргаад аягуулсаа орчуулах бах. Тэгээд хамгийн гол нь монголоосоо эхлээд англи руугаа яг зөв ойлголт өгч гаргах нэг чухал байгаа тийм. Тэнгүүд энэ дээр бол яг тийм одоо бүр ингэ улсын стратеги бодлогоороо дэмждэг тийм грант байдаг. Fellowship хөтөлбөрүүд нь яадаг вэ гэхээр за Германаас ч юм уу, Унгараас, Италиас, Малайзаас, Сингапураас хэвлэн нийтлэгчдийг Монголдо авчираад Монголын уран зохиолчид ийм хүмүүс байд юм байна. Ийм одоо оюуны үнэт өв ийм одоо зүйл байд юм бэ шүү гингуудаа танилцуулаад агуулгаар нь танилцуулаад явуулж үзүүлээд мэдрүүлээ соёлын бас төрчин дотор аялалтай тий. Тэнгуудаа одоо тэр хүмүүс чинь ойлгож мэдэрсэн зүйлээсээ за ингээд 10 ном байгаа бол ядаж нэгийг нь хоёрыг нь бид нэрийг их хэл рүү орчуулъя гэд манайх ингэж хэвлэн нийтлэе гингүү тэр нь эргээд соёлын солилцоо болоод соёлын солилцоо гэдэг чинь эргээд цаанаа соёлоороо дамжуулаад соёлын солилцооны хөтөлбөрөөр дамжуулж номоор дамжуулж гүнд нь ортлоо танилцсан улс орны хүн яах вэ? Очоод үзмээр санагдана нэстэ. Тэгэхээр эн чинь эргээд соёлын аялал жуулчлалаас өндөрдөг. Соёлын аялал жуулчлал гэдэг зөвхөн хурж ирээд Чингис хаан музейн үзэг хийхгүй байхгүй. Эн чинь очоод Монгол хүнтэй танилцахыг нөгөөний ном дээр гараад идэг нөгөө The Story of a Little Nomad жишээ номыг харахад нөгөөний ном дээр гараад идэг охины нөгөө нэг гэр нь хаанаагаа бол гэдээ асууад байгаа. Тэр байшин байгаа юу гэж асууад байгаа байхгүй. Тэгээ бас үзэгчтэй хэлгээд нөгөө хуучин байшингийн цэнхэрнүүд ингээд номыг би The Story of a Little Nomad гэдэг нэртэйгээр англи хэл рүү орчуулсан. Тэгээд тэр орчуулсан ном маань одоо өнөөдрийн байдлаар яг одоо хибрүү хэл рүү орчуулагдаж байна. Тэгээд
Малайс буюу Малайсад малай хэл рүү орчуулагдж байгаа англиасаа. Тэгээд 12 сар гэхэд ер нь бол турк хэл рүү орчуулагдж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл The Story of a Little Nomad гэдэг ном оюу гэдэг тэр нэг жоохон охины түүх өнөөдөр дэлхийд даяар ингээд өөрөөр хэл рүү орчуулагдаад явж байгаа. Гэтэл энэ номны essence буюу яг мөн чанар нь юу вэ гэхээр яг тэнд нөгөө хоёр гэртээ хэдэн зуун малтай ингээд Монгол айл яа юугаа хийгээд тэнд амьдраад идэм бэ дүлгөөнөөс ойлгохгүй байна гэдэг тэрэнд хариулт өгсөн Монгол малчин айлын бүтэн жилийн амьдралыг 70 настай хүүхдийн одоо өнцгөөс гэгээхэн хэрнээ хөнгөн хэрнээ маш гүн утгатайгаар ингээд гаргацсан хөөрхөн ном байхгүй. Гэх мэтчлэн тэрийг жишээ нь ингээд тэр зөвхөн ганцхан Монгол ном биш шүү дээ. Монгол өчнөө гой зохиолоо. Тэгмээ тэрийг яаж одоо бусад хэлөөрөө ингэж орчуулж гаргах вэ гэдгийг манаас яамаас дэмжих хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол тийм хайдуулаа уриалаа тийм ээ. Монголчууд маань хэрвээ аялал жуулчлалын салбарыг дэмжих гэж байгаа бол за олон улсад бас улсаа даах нар тий соёл урлагтай хамт таниулах гэж байгаа бол нөгөө талдаа маань үндэсний аюулгүй байдалтай хамааралтай сэдв. Ягаад тэгэхээр Монголын соёлыг, угалзыг, нэрийг, бараг гарал угсааг, хүннүү гүрнийг хүртэл бусад орнууд манайхтай булаацалддаг. Янз бүрийн судалгааны академик өгүүллүүд дээр, янз бүрийн номуудаар Турк улс жишээлбэл Казахстан улс байна, Хятад улс байна. Нэг мэдхэд би бол Монгол юм аа, Чингис бол Хятад юм аа, Чингис бол Турк юм аа гэл ингээд хаасайгүй маш олон эрдэм шинжилгээний байгууллагууд нь баг ихтэй сургуулиудтайгаа хамт ингээд энэ бол манайх гэж одоо хэлдэг юм зүйлс маш их байдаг. Тэгэхээр монгол хүн өөрөө монгол түүхээ тэр монгол сэтгэлгээний онцлогоо энэ байдлаараа бүх иргэн болгоно нэгдүгээрт оролцох юм бол бид нар энэ аюулгүй байдал гэдэг зүйлийг хамгаалаад өв уламжлалтаа шингээгээд үр хүүхдүүдтэй ч гэсэн цааш нь өгөх нэ. За хоёрдугаарт нь мэдээж саяны хэлсэн дагуу гол ингэж агуулгуудаа соёлын яам нь өөрөө дэмжиж бодлоготойгоор системтэйгээр хийж өгöd байх нь чухал ах нэ. За энэ хүрээд хоёлаа бол ярилцах зүйл маш их байна. Сонирхолтой сайхан ярьцлага хуваалцсан дүлгөөндөө маш их баярлалаа. За дүлгөөнтэй энэ сайхан яриаг нь та бүхэн үргэлжлүүлээ. Дэлгэрэнгүй олон сайхан санаачлаг гаргах дэмжихийг хүсэж байгаа юм бол өөртөө холбогдоорой. За сошиал хуудас болон влог хуудсыг нь бид доор тавьчих. За миний асуугаагүй боловч хэлхийг хүссэн одоо нэмэлт мэдээлэл байвал хэлж болно. За тэгээ дахиад нэг цаг ярих уу. Яг хамгийн түрүүлээд маш их баярлалаа. Тэгээд хэлээгүй үйлцэн юмд бол мэдээж зөндөө байгаа. Тэгээд гол нь яг энэ нөгөө номоо бичсэн шалтгаан гэдэг нь юу вэ гэхээр бид нар яг аливаа зүйлийг үнэн байх гэдэг айгу үнцэнтэй. Одоо бүр ингээд энэ бол манай бүр хөгшин юмээс шахуулаад ингээд ер нь бол надад ингээд ганц суугцсан юм байдаг байхгүй. Тэгээд энэ номон дээр бас хэцүү юм ч гэсэн байгаа. Ер нь бол бид нэр юмыг аливаа зүйлийг нөгөө муу нухаар сайн хэлчихэл гэдэг шиг. Ягаад тэгэхээр бид нэр гадны YouTube руу жишээ нь Монголд хүрээд ирсэн ингээд YouTube-ийг нөгөө гайдгүйгээр хийж байгаа байхгүй. Тэгэл за нарамтуул арья Монгол улсын одоо зах юм байт юм байна маркет гэдэг арангууд өөдөөс нь хэн огтхоо лээ. Hello hi гэдэг нэг манай нөгөө хөрхөн ах нар маань эгч нар маань огтж байгаа шүү дээ. Тэгээд нэг 100 г-ны мөнгө өгч хэдэн төгрөг өгч гээл ингээд тэр бол одоо нэлээд олон влогруудын влогт орсон билээ. Тэнгуутал Эрдэнэт рүү яваал үзэх, дархан яваал үзэх. Тэнгуут нэг одоо харснаа энэ Совет Юнианы үеийн ийм одоо ийм байрлал одоо байшингууд байд юм байна. Тэгээд ингээ баахан архичин хүмүүс ингээ байдаг. Тэгээд байрлал байшингуудны ийм хуучны дээр үеийнхаараа нэг ийм газар байд юм байна. Гээл яваад эхэлж байгаа хгүй. Гэхдээ тэр бол үнэн шүү дээ. Яах юм бидний байгаа байдал нь тэр юм чинь. Монгол улс харин бид нар өөрсдөө хитрхийн ингээ нөгөө гой төсөөллөөрөө Монгол бол агуу, Монгол бол тийм дэлхийн тэнгэр ганцхан цэлгүй тэнгэр Монголд гээд мэдээж одоо бүр цэлгүй тэнгэр дэлхийгээр нэг байна тийм ээ. Тэрнтэй адилхан бид нар одоо бас яг гэтэл тэрэнд чинь бас учир шалтгаан гэж байгаа байхгүй. Яагаад ингээд дандаа эсвэл хижээл насны ч юм ахнаар ингээд яваад байгаа. Ер нь бол тэгэд одоо тэр нөхцөл байдал үүсгэж чинь ямар шалтгаан байсан. Нийгмийн болон эдийн засгийн одоо юунууд нь шалтгаанууд нь юу юм? Одоо би бол энэ дээр юу гэж тайлбарласан бэ гэхээр бид нэр картын системийн бараа те бид нар айл болон хоёр шил архитай одоо манайх архихгүй бол танах архиухан бол ингээд хэдүүлээ карта солиод ингээд уучдаг те. Гэтэл яг одоо яг онлоороо ч гэсэндээ яг нийгмийн тийм хэцүү үед хамгийн их шаналж хамгийн их одоо эсэргүүцэж дотоод сэтгэлийн зөрчилтэй байдаг хүмүүс бол оюунлаг хэсэг байдаг. Яг тэр оюунлаг хэсэг нь өнөөдөр яг үндэ бол одоо архины хэрэглэл өндөртэй болчихж байна. Тэгээд тэрний үр нөлөө нь өнөөдөр бид нэр ингээд
наран туул дээр байгаа хүмүүс ингээд харал та. Наран туул яг юу ер нь бол одоо наран туулын хүмүүсийг тэгж болохгүй бах та. Тэгтээ ер нь бол гудамжаар ингээд байгаа хүмүүс байна шүү дээ. Гэх мэтчлэн бид нар юм аливаа юм болгон учиртай учраас authentic гэдэг үгний учир нь энэ. Бид нар яг байгаа юмыг сайхан сайхнаар нь байгаагаар нь үннээр нь боддоор нь бид нар харуулах ёстой. Тэгээд өнөөдөр дэлхийн ялангуяа интеллектуал ертөнцийн одоо оюуны одоо өндөр чадамжтай хүмүүсийн одоо чинь ингээд одоо сонирхож байгаа юм юу вэ гэхээр оригинал юм, бодит юм, authentic юм баггүй. Эргээд яг тэр үнд гэтэл Монгол юугаараа бид нар бас дээрээс нь дэлхийг татаад байна гэхээр яг тэрүүгээр ахгүй. Өнөөдөр Монголд хиймэл зүйл маш ховор. Гараал явхад бид нэр ерөөсөө одоо хүнээсээ ахуулаад байгаль дэлхий одоо маллах бүх юм нь яг тийм ингээд байглаараа байгаад байгаа. Тийм байгаа учраас найз нь одоо номоо Authentic Mongolia гэж нэрлсэн байна. Тэгээ дээрээс нь маш тийм одоо аливаа зүйл үнэн байхтаа л сайхан л да. Тэгээ тэр одоо философоор юм бичсэн байна. За баярлалаа. Бүгдээрээ тэгээд өөрөө өөрсөндөө үнэн байцгаая. За бөмбөлөгнөөсөө гарцгаая. Зөвхөн давуу талаа, зөвхөн түүхээ бодохгүйгээр ирээдүгөө бодъё. Өнөөдрөө байгаагаар нь харъя. За тэгээд бид юг бүтээж чадах юм? Танаас өнөөдөр юу эхлэх вэ? За баярлалаа.